Сайн байцгаана уу? За би өнөөдөр та бүхэн төвлөрлийн талаар мэддэг чаддаг бүхний хуваалцъя гэж бодож байна. Ер нь төвлөрөл гэж юу вэ те? Тэгээд төвлөрөл буурснаар ямар үр дагавартай юм те? Төвлөрлийг сайжруулснаар таны тархинд, таны биед, таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт ордгийг. За тэгээд ямар алхмуудыг авчтай ямар арга замаар төвлөрлийг сайжруулж болох вэ гэдэг талаар ярих гэж байна. За яагаад энэ сэдвийг ярих болсон бэ гэхээр ер нь бол сүүлийн үед нөгөө нэг гар утас компьютертэй энэ сошиал медиа хөгжснөөс болоод хүний анхаарал төвлөрөх чадвар дэлхийн нийтээрээ маш дорооцсон, буурсан гэсэн тийм судалгаа гарсан байсан. Бараг 4 секунд ч гэлөө тий. За тэгэхээр нөгөө хүн ингээд төвлөрлөө алдснаар удаан төвлөрөх чадвараа алдснаар нөгөө нэг үр бүтээмж гаргах тий альва ажлыг хийж дуусгах альва зүйлийг санаачилж хийж бүтээх тэр ур чадваруудаа ер нь алдаж байдаг. Тэгэхээр ер нь хүний ур чадвар дороотож байгаагийн нэг хэлбэр гэсэн үг. Тэгээ үүнээс болоод идэхгүй болно, шин зүйл сурч чадхаа болно тий. За тэгээд ад жаргалгүй болно, стресстэй болно. Нөгөө нэг ADHD энэ төрөл тий анхаарал дутмаг хөрслийн хам шинжчүүл юм янз бүрийн өвчнүүд гарт ихсэж гин гэдэг ч юм уу те төвлөрөл гэдэг нь бидний амьдралд маш чухал зүйл байгаа. Тэгээ яг төвлөрлийн талаар ярихаас өмнө нэг сонирхолтой юм хуваалцъя. За тэр нь юу вэ гэхээр Roald Dahl гэдэг Английн зохиолч байдаг. Тэрний бичсэн The Wonderful Story of Henry Sugar гэдэг ном байдаг. Бидний сайн мэддэг зохиол нь гэх юм бол Charlie and the Chocolate Factory гэдэг нэг Johnny Depp-ийн тоглосон кинонд байдаг шүү дээ. Энэ бас энэ хүний зохиол дээр үндэслэж бий болсон кино байгаа. За тэгээ тэр номон дээр нь 20 хэдэн онд байлээ. Саяхан богинохоо 40 хэдэн секундын кино хийгдсэн байгаа Netflix дээр. За гол дүрт нь болохоор Benedict Cumberbatch тоглосон. Тэгээд маш сонирхолтойгоор хийгдсэн. Тэгээд ийм хөгжилтэй байдлаар хийгдсэн. Тэгээд үзэхэд ер нь айгүй тийм энгийн кинонуудаас өөр бүтцтэй. Гэтэ маш сонирхолтой энэ кино байгаа. За энэний талаар би ингээд товчхон дур тий. За энэ Roald Dahl гэж зохиолч болохоор тухайн зохиолоо бичгтээ 1900-аад онд төрсэн нэг Куда Букс гэдэг энэтхэг элевчин байсан байхгүй яг жинхэнэ амьд хүн дээр inspiration аваа тий. Сэтгэлээд энэ зохиолоо бичсэн. За тэгээд энэ зохиол нь Netflix-ийн кино болоод гарцсан байгаа. Тэгээд би киног нь үзсэн надад маш их таалагдсан. За үйл явдлын товчхон дуртахад бол Henry Sugar гэдэг юм баян айлын хүүхэд нэг маш их юм өв залхамжилж аваад тэгээд ингээ ганцаараа үлдсэн. За тэгээд маш их хөрөнгөтэй ганц бие Henry Sugar ерөнхийдөө юм мөрөөтэй тоглоом энтерт донтцсон тий нэг амьдрал нь юм утга учиргүй. За тэгээд мөнгө төгрөг нь ерөөсөө өөрт нь хангалттай санагдахгүй хизээч ингээд алга болчих магадгүй юм шиг нэг тийм айдастай амьдардаг нэг тийм хүн байж байгаа. Тэгээ нэг найзандаа очиод нэг ном олоод авчдаг байхгүй. Тэгээ тэр номч гэж тийм тэмдэглэл. Тэгээ тэр тэмдэглэл нь болохоор нэг юм эмчийн бичиж үлдээсэн тэмдэглэл байдаг. Тэр эмч яасан бэ гэхээр Имдад хаан гэдэг нэг энэтхэг хүний талаар тэр тэмдэглэлтэй бичсэн. За тэр Имдад хаан нь болохоор ингээд нүдээ ороодсон байжгаад харахгүйгээр юмыг ингээ уншиж чаддаг, харж чаддаг. За тэгээд нүд амаа боолгуулж агаад ном уншдаг тийм ингээд Нью-Йоркийн гудамжаар дугуйтаа ингээд явж мовдөг. Тэгээд энэ хүн дээр тухайн эмч нөгөө судалгаа хийж исэн байгаа юм. Яаж ингэж хараад нүдггүйгээрээ харж чадаад байгаа юм гээд тий. Тэгээд тэр тухайн судалгааны ажилтаа энэ хүн яаж энэ чадвараа хөгжүүлсэн талаар тэмдэглээд үлдээсэн байдаг. Тэр нь болохоор энтхийн нэг йогигоос сурсан арга зам байдаг байхгүй. Йога гэдэг нь энтхийн нэг гээрсэн хүн гэсэн. За тэгээд тэрнээс ямар скил сурсан бэ гэхээр уртаа юм 1-1.5 метрийн зайд юм лаа байршуулад тэгээд тэр лааныхаа гол руу төвлөрөөд лаа чи юм гаднаа юм цэнхэр дотроо шагаал тэгээд хамгийн голтой юм хар гэсэн юм 3 давхартай байдаг шүү дээ. Тэгээд тэр голын харлуу төвлөрөөд маш удаан хугацаагаар төвлөрөөд тэгээд нүдэн анаад нэг зүйлийг төсөөлдөг байсан байхгүй. За Имдад хааны хувьд болохоор тухайн үед алдсан хамгийн хайртай байсан дүүгийнхаа дүр зургийг нүдэндээ харж төсөөлдөг байгаа. За тэгээд энийг ерөнхийдөө 3-5 минутанд
тасралтгүй тэр имижтэй нүдэндээ харсан тэр имиж ингээд барьж чадах юм бол ийм юр бусын чадварыг бий болгоно гэж үздэг. За энд хүрэхийн тулд ерөнхийдөө хүн тасралтгүй 20 жилийн турш өдөр болгон хичээлжээж хүрнэ гэж тухайн йоги бол хэлсэн байдаг. За тэгээд Имдад хаан бас энүүгээр хичээлж жагаад тэр ур чадвараа олж авсан байдаг байхгүй. За энэ тэмдэглэлийг Henry Sugar олж уншаад хэрвээ би ийм чадвартай болчих юм бол казинод ороод мөнгө хожиж болох юм байна гэдэг сэтэл аваад тэгээд энэгээр хичээлж эхэлдэг байгаа. Тэгээд Henry Sugar-ийн хувьд тийм хайртай дүү мөв байгаагүй. Ерөнхийдөө лаан дээрээ төвлөрч жагаад нүдэн анаад өөрийнхөө зургийг одоо төсөөлөлтөө бүтээдэг байсан байгаа. За тэгээд маш богинохон хугацаанд 5 жил илүү 3 жил лөө 7 жил. За ямар ч гэсэн нэг 20 жилээс тэ ерөнхийдөө маш богино хугацаанд энэ ур чадварыг суралцдаг. Тэгээд карт хүзэр өштэй хүзэрний ингээд араас нь хараад ямар хүзэр байгааг нь хэлж чаддаг болчдөг байхгүй. За тэгээд өөрийгөө турших гад казино ороод blackjack тоглодог. Тэгээд маш их мөнгө хожичод гараад ирдэг. Тэгээд маш их мөнгө хожсны дараа Henry Sugar-т нэг юм сонирн мэдрэмж төрдөг. Балкон дээр гараад мөнгөө цацаж мацаа те ингээд гудамжинд юм chaos одоо эмх замбраагүй байдал үүсгээд за тэгж явж байгаа сүултээ ингээд дүр мөрөө хувиргаад маш олон казинонууд хийсээд маш их мөнгө олоод тэгээ тэр олсон мөнгөө дандаа юм буйны байгууллага те эмнэлэг сургууль бүтээх ажил дандаа тиймэрхүү зүйлд зориулдаг болсон. Тэгээ энд нь нөгөө нэг юм амар тийм моралын өөрчлөлт гарсан байдаг. Өмнө Henry Sugar болохоор нэг юм ховдог шунхаа те ингээд эд хөрөнгө нь ерөөсөө өөрт нь юм хангалттай санагддаггүй юм байсан болол тэгээд юм донтогчтэй байсан болол тэр төвлөрлийг бий болгосноороо баг гэгэрчсэн байгаа даа байхгүй юу. Өөрөө мэдлэхгүй санаандгүй гэгэрчсэн байдаг. Тэгээд нэг юм сонирхолтой хүний түүх байдаг. За тэгээд тэр Kuda Books гэдэг одоо энэ номыг inspire хийх болсон тэр санаа авсан тэр хүн нь болохоор яг жинхэнэ хүн байсан. Жинхнээсээ нүдэ боож агаад юм уншиж чаддаг. Тэгээд нүдэ боож агаад машин тэрийг бариа явдаг. За дээрэс нь галын цогон дээгүүр ингээд алхдаг хүл нүцгэн. Тэгээд алхахаас өмнө эмчнэр хүлийн шалгадаг те ямар нэг юм төрөх ч үү. За тэгээд алхаа дууссныхан дараа хүлийг бас шалгадаг. Ямар ч төлөгдлөхгүй гарч ирдэг байсан гэж байгаа юм. Тэгээд бичлэг энтер нь бол бас интернетээр байд юм байлээ. Яг жинхэнэ буулгаад авцсан. За тэгээд Википедиа дээр болохоор magician гэж аахгүй зүгээр л юм илвчэн хүн байсан гэж тэмдэглэсэн байгаа юм. Гэхдээ ингээд харахтаа одоо ямар нэг арга зайлм их ашигладаг байсан ч гэдэг юм уу те. Гэхдээ энэ юусоо батлагдаагүй үнэхээр энэ хүн ийм нууц онцгой чадвартай юм уу те. Эсвэл ийм арга зайлм их ашиглаад байгаа мó гэдэг нь юусоо батлагдаагүй нэг ийм хүн байд юм байлаа. За энийг яагаад ярих болсон бэ гэхээр ерөнхийдөө анхаарал төвлөрөл гэхээр би болохоор энтхийн философитой холбож ярих гэдэг. За одоо йогийн багш болж байгаа хүн болгон уншдаг Патанжали йогийн судар гэдэг байхгүй. Энэ болохоор манай эртний өмнө 200 оны өмнө одоо бичигдчихсэн. Патанжали бол одоо йог болон бясалгалын өвөг дээдс гэж үздэг. Энэ ном маш олон ишлэлүүдтэй одоо хамгийн алдартай нь гэх юм бол Yoga Chitta-vritti Nirodha гэдэг нэг юм хэсэг байдаг. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр йог болвол оюун санааг оюун бодлыг намжааснаар үннийг олж харах тийм зам мөр юм а гэсэн одоо тийм тодорхойлт өгдөг байхгүй. Тэгэхээр орчин үеийн хүмүүс бол йогийг за нэг тайвшрах, турах гэдэг юм уу те бараг за тэгээд сунгах ер нь бол ийм бие хүчийг амраах зорилготойгоор хийдэг болвол яг йогийн үндсэн санаа нь болохоор гэгэрэлт хүрэх зам мөр байгаа. За тэгээд Патанжали судар дээр одоо гэгэрэлт хүрэх юм 8 үе шат байдаг байхгүй юу? Хамгийн ингээд суур нь болохоор ёс зүй гэдэг үе шат байгаа. Ёс зүй гэдэг нь одоо бусдад хүч хэрхийлэл үлдэхгүй байх тий, худлаа ярихгүй байх, үнэн байх, дүр өсөхгүй байх гэдэг ч юм уу ийм хэдэн зарчмууд байдаг. За ёс зүй ярьсных одоо сүүлийн үед бол бас нэг аимшигтай хүүхдүүдийн дунд аимшигтай хэрэг гараад ингээд сэвэгдэт байгаа шүү дээ тий. Тэдгээр хүүхдүүд одоо нэг талаасаа ийм дутуу байдлын комплекс, давуу байдлын комплекс болоод үлдсэн юм сэтгцийн одоо асуудалтай гэх юм уу тий. Би нэг нөгөө дутуугийн комплекс гэдэг бичлэг дээр ярьсан байгаа. Хэрвээ сонирхч байвал та тэрийг сонсоод үзээрэй. За тэгээд тэрнээс гадна
одоо юм ёс зүйн хэм хэмжээ байхгүй байгаа байхгүй. За ёс зүйн ингээд хамгийн наазахын алхам юу вэ гэхээр хүүхдүүдтэй юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг ялгаж салгаж мэдэхгүй байгаа бол чи өөртөө юу хийхийг хүсэхгүй байна. Тэрээ бусдад битгий хий гэсэн юм ерөөсөө ганцхан л зарчмыг мэддэг байхад хүн одоо энэ улаан шумын дээр байх уу доор байх уу гэдгийг шийдэгдэж байгаа гэсэн. За энэ дээр байвал бурханлаг руу ойртон те доошо байвал чөтгөрлөг рүү ойртон одоо юм амтлаг араатналаг болно гэдэг ч юм уу. За нэг ийм алхам байгаа. За хоёр дахь алхам нь болохоор нияма гэдэг. Тэр нь одоо сахилга бат гэсэн үг. Хүүний сахилга бат. За гурав дахь алхам нь бол асана буюу одоо энэ йогийн позууд, йогийн байрлалууд. За тэгээ үүний дараагаас амьсгалын дасгалууд орж ирдэг. Амьсгалыг удирдах арга замууд. За үүний дараа одоо мэдрэхүүгээс ангижрах гэдэг үе шат явдаг. За тэгээд 6 дахь алхам нь болохоор одоо энэ төвлөрөл байгаад байгаа. Төвлөрлийн араас бясалгал орж ирдэг. Тэгээ хамгийн сүүлийн 8 дахь үе шат нь болохоор самади буюу гэгэрэл гэдэг. За тэгэхээр ийм 8 үе шатыг туулж иж хүн ерөнхийдөө гэгэрэлд хүрдэг гэж үздэг. За тэгэхээр одоо энэ төвлөрөл гэдэг нь тэгвэл юу юм бэ гэхээр хүн өөрийнхөө анхаарлыг ямар нэгэн зүйлтэй ингэж уях тийм процессыг төвлөрөл хийж байгаа. За тэгээд энэ нь ингээд урт удаан хугацаанд үргэлжлэх юм бол тэр нь бясалгал болдог. За тэгэхээр бясалгал одоо орчин үеийн хүмүүс бясалгал яаж хийхээ мэддэггүй, ойлгохгүй ямар одоо нөгөө нэг давуу талтайг мэддэггүй шүү дээ тий. Тэгэхээр бясалгалын өмнө төвлөрч сурах хэрэгтэй байдаг гэсэн үг. За тэгэхээр төвлөрөл нь болохоор хүний биед яг ямар давуу талтай юу үүсгэх юм бэ гэхээр одоо тархины урд хэсэг prefrontal cortex гэдэг ингээд тархиныхаа одоо бусад хэсгүүдийг захирч идэг тийм хэсэг байдаг. За тэр нь идэвхжснээр хүний парасимпатик одоо мэдрэлийн системүүдийг идэвхжүүлдэг гэсэн үг. За парасимпатик мэдрэлийн систем гэдэг нь хүн одоо тэр систем идэвхжснээр хүн юм тайван, дүлгөөн одоо бүх булчин шүрмэс амарсан тий. За тэгээд зүрхний цохилт одоо нэг хэмнэлт удаан гэдэг ч юм уу ийм төлөвт очдог. Симпатик мэдрэлийн систем нөгөө нэг идэвхжээд ирэх юм бол стресс ингээ бүх булчин шүрмэс чангардаг. За тэгээд зүрхний хэмнэл хурдсдаг гэдэг ч юм уу тий. Энэ төлөвт хүн удаан байгаад ирэх юм бол хүний ер нь эрүүл мэнд болон сэтгэл санаанд маш ноцтой гэмтэл асуудал үүсч эхэлдэг. Тэгэхээр хүн аль болох нөгөө парасимпатик мэдрэлийн системүүдийг идэвхжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр төвлөрөл бясалгал энтрийг ингээд тогтмол хийгээд ирэхээр бүр физикал төвшөндөө тархины одоо эдэстэй бүтцэд юм өөрчлөлт орж эхэлдэг гэдгийг одоо эрдэмтэд баталсан байдаг байгаа. Тэгэхээр энэ prefrontal cortex нь одоо идэвхжснээрээ хүн илүү өндөр нэгдүгээрт оюун ухааны өндөр чадамжтай сэтгэн бодох, за тэгээд нөгөө стресстэй нөхцөлд юм хурдан шийдвэр гаргах, төвлөрөх, хийх, бүтээх зэрэг одоо тэр чадамжууд нь нэмэгдэж эхэлдэг гэсэн үг. За тэгээд тэрнээс мэдээж хүний одоо өөртөө итгэх итгэл энэ төр үүсэн тий. За энэ өөртөө итгэх итгэлийн талаар би бас тэгж чад нэг бичлэг хийнэ гэж бодож байгаа. За тэгээд энэ төвлөрлийг нэмэгдүүлэх одоо дасгалыг би зааж өгөхөөс өмнө бас нэг сонирхолтой юм болцоо. Би жоохон бахтай нөгөө хүн тархиныхаа 10 хүрэхгүй хувийг ашигладаг гэд нэг сонсцсон. Тэгэд энэ миний хувьд амар сонирхолтой санагддаг байсан байхгүй. Үнэхээр би 100% ашиглаж чаддаг болохын тулд юу хийх ёстой юм бол 100% ашигладаг болчвол би нисэж чадах болоо гэдэг ч юм уу. Нэг ийм зөвлөл ерөөсө бодож амьдардаг гэсэн би жоохон бахта. Тэгээд сургуульд ороод эхэлсэн чинь тэ ингээд чихээрээ мэдээлэл хүлээж авах ер нь гадагшаа юм анхаарал хандуулах чадвар маш багтаа. Тэг багшийн ярьж байгааг ерөөсөө ойлгохгүй тэг ингээд тэр хичээл дээр сууж байхдаа ингээд шал өөр юм бодоод ингээд дуусгачдаг байсан. Тэг ер нь бол нэгдүгээр ингээд уншиж бичиж сурах миний хувьд маш хэцүү байсан. За тэг хүчээр мэдээж анхаарлаа ингээд гадагшаа хандуулж сурсан л та. Тэгэхээр миний онцлог болохоор миний анхаарал гадагшаа биш дандаа юм дотгошоо чиглэсэн байдалтай байдаг гэсэн. Тэг тийм болохоор ингээд чихээрээ бас мэдээлэл хүлээж авах маш одоо хэцүү байдаг гэх юм уу. За одоо би кофе шоп мовтэй ингээд ном уншаа сууж агаад ч юм эсвэл хүнтэй юм ярьж сууж агаад ингээд хажуугийн ширээнд хүмүүсүүд юу ярьж байна, хин сууж байна, ямар хувцас өмссөн бэ гэдэг ингээд бүгдийг нь анзаарсан байдаг шүү дээ. Надад тийм анзаарах ерөөсөө байдаггүй. Нэг зүйлд төвлөрсөн бол ер нь бол ингээд хороогоос тасарчдаг байсан. Одоо яг би тэгээд байнга нөгөө аудио ном уншаал тэ подкаст энэ төр сонсоод бас чихээрээ одоо мэдээлэл авах чадвараа хөгжүүлж байгаа л да. Тэгээд жоохон байхад Матилда гэдэг нэг кино гардаг гэсэн. Тэр кинон дээр нэг юм жоохон охин сургуульд ороо тэгээд
тоомоогоо ингээд амар боддог. Тэгээд сүүлдээ бүр нүдэрээ ингээд ном юм зэрэг юм хөдөлгөж мэдлэгдэх тий. Нэг тийм Европсын чадвартай охины талаар гардаг тийм кино байхгүй. Тэрийг үзээд би бүр ингээд амар гоё юм инспирэшн авцсан дээ. Тэрнээс тэгэл би хичээлээ сайн хийх юм бол онц сурах юм бол ийм чадвартай болж болох юм байна. Ер нь надад тийм нисдэг болох тийм боломж байгаа юм байна гэсэн нэг тийм найдвар дотроо тэгээд ерөнхийдөө хичээл номд анхаарч эхэлсэн л дээ. Тэгээ анхаарлаа ингээ нэг зүйл төвлөрүүлээ сурчвал тийм нөгөө flow state гэж байдаг. Одоо юм янз бүрийн ажил төрөл хийж бүтээх гараасаа юм гарахт ерөөсөө ингээл урсаал гэдэг нэг тийм төлөв байдаг хгүй. Тэр төлөв хөгждөг гэсэн. За тэгээд энийг хөгжүүлэх маш энгийн амархан нэг юм дасгал байгаа. За энэ төвлөрлийн дасгалыг хийхээс өмнө хүн нөгөө өөрийнхөө парасимпатик мэдрэлийн системийг ажилуулах ёстой. Энэ ямар үед идэвхждэг вэ гэхээр хүн гүнзгий амьсгал аваад амьсгалаа ингээд авсан хэмжээнээсээ илүү удаан хугацаанд амьсгалаа гаргахаар хүний бүх булчин шүрмэс тайвширч сэтгэл санаа тайвширч ингээд аюулгүй байна гэдгээ ингэж мэдэрч эхлээд тэгээд энэ нервийн систем ажиллаж эхэлдэг. За энийг яах вэ гэхээр ингээд 6-гийн тоонд гидсрүүгээ гүнзгий амьсгал аваад дахиад 6-гийн тоонд амьсгалаа төгчөөд за тэгээд 12-ын тоонд амьсгалаа гаргана гэсэн үг. Бэж болох бүр хамгийн удаанаар амьсгалаа гаргана. За энэ амьсгалыг дор хаяж 10 удаа давтна. Амьсгал гэдэг бол ер нь бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Одоо бид нэр ганц 2 минут л амьсгалж чадахгүй бол тэгэл байхгүй болно шүү дээ. Бид нар бол ингээл байнга амьсгалж яддаг болохоор ер нь амьсгалыг энэ хүчил төрөх чинь их тоодгүй. Гэтэл яг тэр йогийн философи эртнийхэн ухаанд бол амьсгал бол бүх зүйлийн одоо нууц эрдэнэ амьдралыг тэтгэх хүч тийм зүйл байдаг. За тэгээ янз бүрийн амьсгалын техникүүдийг идэвхжүүлснээр хүн одоо өөрийнхөө янз бүрийн юм чадваруудыг хөгжүүлж болдог. Гэхдээ энийг мэдээж им паблик одоо им олон нийтийн юмд ярих нь тохиромжгүй. Зарим үед одоо бэлтгэлгүй үедээ хийхэд бас аюултай тийм эрсдлүүд тулгарч болдог. За тэгээд ингээд амьсгалаа удаан гаргаад 10 удаа амьсгалсны дараа төвлөрлийн дасгал руугаа орно. За төвлөрлийг одоо энэ нөгөө нэг Henry Sugar шиг тийм лаа тавьж агаад хийж болно. Эсвэл зүгээр юу ч хамаагүй тийм жижигхэн объект байж болно. Ямар нэгэн зүйлтэй анхаарлаа уяах хэрэгтэй гэсэн. Миний хувьд бол лагаар хийждэг. За тэгээд лагаа өөрөөсөө им 1 метрийн зайд байршууллаа тий. Нүдээ ингээд ямар нэгэн хичээл зүтгэл гарахгүйгээр тухайн лааны дүлийг харах хэмжээнд байрлуулна гэсэн үг. Тэгэхээр юм хитрхи дээшээ биш, бас доошоо биш. Яг юм нүдний хэмжээнд байрлуулад за тэгээд лааныхаа гол руу төвлөрнө. Энэ төвлөрлийн дасгалыг болохоор Trataka гэдэг. Энэ одоо бас л энтхийн юм нэг йогийн ухаан. Hatha Yoga Pratipika гэдэг бас ном байдаг. За энэ болохоор янз бүрийн юм йогийн амьсгалын дасгал төвлөрлийн юм аргачлалуудыг багтаасан юм ном байгаа. За энэ дээр одоо Trataka гэдэг энэ аргын талаар бичсэн байдаг. Тэгэхээр та нартай сонирхолтой санагдах юм бол өөрсдөө ингээ гүнзгий судалгаа хийгээд үзээрэй. За тэгээд тухайн зүйл дээрээ төвлөрөөд нүдээ анивчихгүйгээр нүднээсээ нулимс гоочлоо ерөнхийдөө харна ширтэн гэсэн үг. Тэсгээ байгаад анлаа гэхэд нэг анчаад дахиад ширтэн гэсэн үг. За энэ ширтэлтийг нэг 3 минут хийсний дараа нүдээ анаад тэгээд тухайн одоо лааныхаа дүлийг төсөөлөлтөөр харна. За лааны дүлч гэлтэхгүй одоо бас нэг хайртай хүмүүсийнхаа дүр зургийг эсвэл өөрийнхөө нүр царайг төсөөлж болно. Цэцэг төсөөлсөн ч болно. Эсвэл нөгөө нэг манифест хийхэд бас энэ аргыг ашигладаг. Энийг би бас юм олон нийтийн юмар ярих бас тохиромжгүй байх гэж бодож байна. За тэгээд тэр нүдэндээ харсан төсөөллөө аль болох удаан байхыг гэж байна. За энийг ингээд өдөр болгон хийгээд ах юм бол тий 20 жилийн дараа магадгүй тийм супер хьюман болох байх. Мэдээж ганц 2 өдөр хийгээд үр дүн гарахгүй. Өдөр болгонтэй энэ чинь ерөөсөл максимум өсрөл 5 минут зарцуулж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол одоо таны анхаарал төвлөрөлтэй ажлын үр бүтээмж тэгээд амьдралаас таашаал авах, сэтгэл гутралд орохгүй байх, үеийнхнээсээ те бусдаас төрүүлж алхах гэдэг ч юм уу. Одоо шин зүйлийг хурдан сурах тийм чадварууд сууж эхлэн гэсэн үг. За намайг бас хүмүүс нөгөө нэг яаж ингээд юм олон юм хийгээд байдэн те яаж юм олон юм сурсан тэгээд шинэ юм сурах болгонд хүмүүс өмнө хийжсэн юм гэж асуугаад байдаг хгүй. Тэгэхээр энэ бас миний энэ төвлөрөх чадвартай бас холбоотой юм шиг надад санагддаг. За тэгээ та бүхэн туршаад үзээрэй, сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийнхаа бичлэгээр олзъя. Баяртай.